тохирсон сортоо олоод авчих юм бол урахгүй ногоо гэж боддог байхгүй. Тэгэхээр мөн дээрээс нь бол бүлэмжин тариалгаж байгаа хамгаалагдсан хөрсөнд тариалж байгаа учраас бүх төрлийн ногоог л хүнсний ногоог юм тариалах боломжтой. За хязгаарлагдмал хүчин зүйлүү ах гэхээр ерөөсөө дулааны асуудал яригдана. Тэгэхээр урт болцтой тарвс гэх мэтчлэн таримлууд арай жоохон урах нь бага бах. Гэхдээ арчилгаа сайтай иргэд маань одоо мэдээлэлээ сайн аваад дээрээс нь технологио зүүн бүрдэх юм бол ер нь ургаж болохгүй хүнсний ногоо гэж байхгүй тий. За бид бүхэн бол сургалтынхаа хүрээнд 2-7 хоногийн хугацаанд бол сургалтыг зохион байгуулна. Эхний 7 хоногийг бол бид танхимаар одоо энэ мөрөн сумд ирээд зохион байгуулж байна. За дараагийн 7 хоногийн сургалтыг бол захин байдлаар бид нэр сургалтаа зохион байгуулна. За иргэдэд энэ сургалтын хүрээнд бол хөтөлбөрүүдийн одоо агуулгын хүрээнд бол хүнс хүнсний ногоо, жимс жимсгэн, бүлэмжийн одоо таримлууд гэх мэтлэн сургалтыг зохион байгуулж байгаас гадна иргэд бол ихэвчлэн одоо өрхийн хэрэгцээнд тариалах бүлэмжийн нөхцөлд хамааруулаад за химэх, лойд, чинжүү, тарвс, за мөн дээрээс нь одоо навчит ногоонуудыг одоо салаадны навч, гууцаа, юуцаа гэхний таримлуудыг одоо тариалах сонирхолтой тэр талаар одоо сурч мэдэх нэгэн хүсэлтэй байгаа нь аавштай байна. За би Мөрөн сумын 13 дахь багийн иргэн Жаргал сайхан гэж хүн байна. Манайх 4-8 хөлөмж авсан. Тэрэндээ бол одоо ингээд нарийн ногоо тарих гэж байна. Анхлан тарьж байгаа хүмүүст болохоор чинь мэдээж 4-6-гийн хөлөмжөнд 4-10 үчин яаж ногоогоо тарих вэ? Яаж өрсөлгээгээ боожж ургуулах гэдгийг одоо тийм мэдлэг байхгүй учраас ногоог тарих аргачлалыг бол одоо сургалт явуулж байгаа юм байна. 3 өдрийн сургалт явуулсан байгаа. Одоо яаж өрсөлдөг боожуулах вэ? Яаж хөрсөө бэлдэх вэ? Яаж услага хийх вэ? Анхан шатнаас нь яаж хөлөмж барих вэ гэдэг юмнаас нь одоо заасан байгаа. Технээс нь одоо яг бодит амьдрал дээр заасан байгаа. Төр засгаас ингээд маш их дэмжлэг үзүүлж байна. Бидний тэр үед бол анх тарьж байхдаа одоо ийм дэмжлэг байдаг байсан. Одоо үед бол одоо бүх юмар дэмжиж байна. Сургалтыг явуулж байна. Бүх юмын багш нараар заалгаж байна. Тэр байтга одоо хаасын багш нар одоо профессор, магистр багш, дээд зэргийн багш нараар ирж ингээд зааж байна. Тэр бол одоо маш их манай Хөвсгөлийн аймагт одоо их давуу тал. Хөлөмжөнд тариалт хийж байгаа хүмүүс бол нэгт бол эдийн засгийн ашиг бүтэлтэй тариалгаа олж тариалах хэрэгтэй гэж бодож байна. Дээрээс нь болохоор өвчин орттой тэмцэх, дээрээс нь хөрс боловсруулах, тэгээд дээрээс нь дулааны шаардлага, урмал бүрд дээр шаардлагатай байгаа дулааныхаа шаардлагыг одоо хангаж өгөх шаардлагатай. За нийт иргэдийн хувьд бол одоо тариаланд анхаарах шаардлагатай зүйл бол ерөөсө технологиг мөрдгөл байдаг. Одоо яг услага хэрэгтэй тэр 3-5 хоног услага хэрэгтэй бол тэр үед нь услах. За тэгээд үрээ хилтгэн бэлтгэх. За дээрээс нөгөө хүлэмжийн температураа тааруулах, бордоогоо хизээн нөххийн, хизээн хураахын гэдэг арчилгааг л хийх юм бол ер нь бол болдог. За тэгээ хамгийн гол зүйл бол хүнсний ногоо тариалж байгаа хүн бол ер нь хэрэг хөдөлмөрлөн тэр чинээгээр л өндөр хурц авч яадаг. Тэгэхээр зэрэг эндээ одоо сэтгэл зүрхээ зориулаад өөрсдийнхөө идэх хүнсний ногоог одоо тариалахдаа одоо гар бие оролцоод ингээд явж байхад бол хэрэг сайн хөдөлмөрлөн тэр хүн өндөр хурц авна да.